За, юуны төрөнд энэ хүү ярилцлагыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн галгалан мэндийг өргөн төвшүүлье. За, тэгэд би дуучин Дана байна. Тэгэд ямар одоо учир шалтгаантай энэ хүү бас рeel бичлэг ингээд оруулж байна гэхээр би та нартай бас маш сонирхолтой бөгөөд бүсгүйчүүдээс маш хэрэгтэй мэдээлэл дуулгахаар бас хүрэлцэн ирсэн байна. За, тэгэд миний хувьд одоо хархан багасаа ер нь бол яг урлаг соёлын энэ үйл ажиллагаанд их оролцож одоо дуулаачийн дугуйлан тэмцээн уралдаанд маш их оролцдог байсан. За тэгээ тэрнийхэн хэрээр би маш жоохносоо бас үсэндээ ингээ будах, үсэндээ маш олон зүйлээ одоо лак гээл те ингээд олон зүйлүүдийг ингэж хэрэглэх шаардлагатай болдог байсан. Тэгэд 11 2 жил би бол үсээ шав шар өнгөтэй, цайвар цагаан өнгөтэй, саарл өнгөтэй гэдэг одоо тийм өнгөнүүдийг ингэж үсэндээ сольдог байсан. Тэгээ маш их гэмтсэн. Тэгээ сүүл рүүгээ үсээ одоо ингэж ороож тэгээ бүр сэнстэжч болохооргүй хэмжээний бас тийм их гэмтэлтэй үстэй байсан. Тэгээд би санаандгүй зүгээр л явж байгаад би Дашка салон гэдэг нэг найзаасаа сонссон. Тэгээд энэ хүү салоныг зорж ирснээрээ үсээ одоо ингэ цаа ирүүл болгосоо. Би одоо Дашка салоноор үйлчлүүлээд 2-3 жил болж байгаа. Тэгээд 2-3 жилийн өмнө миний одоо нөхцөл байдал бол одоо эмэгтэй хүнд чи үс гэдэг чинь хамгийн чухал одоо гоо сайхан шүү дээ тий. Тэгээд би миний үс нь унаад бүр маш их хөтгөн үстэй байсан ч гэсэн би бүр маш богинохон гэмтэлтэй унчихсан тийм цагаан цайвар үстэй анх Дашка салон дээр би ирж исэн. Тэгээд энэ нэг шампанууд маань би одоо өөрөө маш сайн хэрэглээд яг энэ шампануудаас үсээ эмчилсэн учраас үр дүнгийн сайн мэднэ. Тийм учраас бас та нартай гоё тайлбарлаж өгье гэж бодож байна. Анх намайг одоо 2 жил гарны өмнө Дашка салоноос хүрэлцэн ирэхэд энэ шампан бас арай өөр байсан. Яг нэг iPhone 3, 4, 5, 6 гэдэг шиг яг ингээд сар болгон баг нэг жил тутам ингээд шинжлэгддэг жоохон байж байгаа л дараагийн нэг үеишт нь гараад ирлээ, дараагийнх нь гараад ирлээ гэж гарч ирдэг байсан байхгүй юу. Тэгэд анх бол нэг юм жижиг савлгаатай нэг ийм өнгөтэй байсан юм шампан маань. Тэр нь болохоор дандаа тэжээлэх байсан. 2025 оны 10 дугаар сард одоо энэ хүү шампан маань одоо хамгийн сүүлийн үе шат гэж батлагдсан байгаа. Тэ. Одоо тэгэхээр одоо энэ төрөл нь ингээд дөрвөлээ болсон. Тэгээд гэр бүлийн багц ингэж гарсан байж байгаа. Одоо 2010-ад он 12 онд бас юм ч хөгжөөгүй бас бид нар ч бас нэрэл тий бас нэг жоохон одоо харанхуй мэдээлэлгүй ч гэдэм үү тийм байж. Тэгээ тэр үед одоо хүмүүстэй өсвсөн ингээл угаачхал юм бол болоо зарим хүмүүс ингээл савнгаар хүртэл ингээл зүгээр угаагач гарчдаг жишээтэй тийм байсан шүү дээ. Одоо бол ангижруулагч гэж ярьдаг байсан бол одоо бол яг уург гэдэг зүйл гараад ирсэн байна. За энэ уург гэдэг зүйлийг байнга хэрэглэснээр энэ одоо бүр шампаноос илүү ямар ч одоо тэгээ заавал ингээд салон орох шаардлагагүй энэ уургийг тогтмол хэрэглэснээр хүний үс байнгын эрүүл залуу байцдаг. Хамгийн гол хүчин зүйл бол энэ уург гэдэг зүйл байсан юм билээ. За тэгээд мөн шампаны найрлагууд. За миний хувьд болохоор би яг энэ дөрвөн шампаныг ингээд дөрвөлнгийн хэрэгэлдэг. Яагаад дөрвөлнгийн бас хэрэгэлдэг болсон бэ гэдэг тэгэхээр одоо би ч бас гэрүүлтэй хүн шүү дээ. Тэнгууд нэг анх би ингээд зөвхөн өөртөө ингээд хэрэглээд минийх нэг маш их гэмтэлтэй байсан болохоор би зөвхөн гэмтэлтэй усны шампан гээл энийг ингээд хэрэгэлдэг байж л. За тэнгууд бас миний ус тослогддог. За тэнгууд на баланс тэнцвэржүүлнэ гэд энийг ингээд хэрэгэлдэг байсан. За тэгсэн чинь нэг манай нөхөр уг нь би ч ингээд өөртөө ингээд зориулаад бүтээгдэхүүн аваад байгаа. Тэгсэн манай нөхөр ингээд хажуунаас ингээд хэрэглээд ерөөсөө миний ингээд шампаныг айгу ингээд удахгүй ингээд бүр амар хэрэглээдсэн байхгүй. Тэнгууд нь би ингээд дөрүлийг багцаар ингээд аваад тавьчихсан. Ерөөсөө. Тэгэл манай нөхөр яг бид хоёр хамтдаа ингээд манай нөхөр заа нэг ус маань ингээд унаад байна гэж тэгсэн үед одоо энэ тэжээлийн шампуныг хэрэгэлдэг те жоохон тослог их байх шүү өнөөдөр гин гуудал тослог усны шампун хэрэгэлдэг энийг ингээд ээлжилж хэрэглэснээрээ усны бүх баланс тэнцвэржиж байдаг юм байна л. Манай нөхрийн хувьд болохоор өөрөө юу байсан байхгүй юу маш одоо нэг бүр шулуун тийм одоо энэ налчгар устэй тэгээд тэрэндээ их сэтгэл хангалуун бос байсан тэгээд хим хийлээдэг баггүй усэндээ. Тэгээд мэдээж хим хийлгэхээр чи хим чинь бас ойлгомжтой те ингээд нэг химийн найрлага ихтэй бас нэг үсээг бас гимтээж таарна. Тэнгууд манай нөхөр эхлээд нэг энэ шампаныг хэрэглэдэггүй байхад үс нь ингээд багаар унаад байсан юм. Тэгэд эрэгтэй хүн чинь бас нэг эмэгтэй хүн шиг нэг урт үсээ өсөлгөөд ч юм уу те урт үстэй биш учраас нэг үсэн шингэрж байгаа нь шууд өөрт нэгэд маш ил харагддсан юм байна л. Тэгэд би нөхөртөө хамгийн анх одоо энэ юуг тэжээлийн шампуныг хэрэглүүлсэн. Тэнгууд нэг байнга химээ хийлгээд эрэгтэй хүний ч ус чухардуу ороод байнга химээ хийлгээд нэг гимтчихсэн ус маань болгонд унхаа болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэд энэ уургаар нь яг зайлуулдаг. Угаагаад уургаараа ингээд зайлаад ингээд базаад ингээд урсгахчихдаг. Тэр нь бол маш амар. Тийм учраас эрэгтэй эмэгтэй гэлтгүү ус гэдэг чинь хүний бас хамгийн их гоо сайхан шүү дээ тий. Одоо
ганцхан одоо өөртөө үсэндээ ингээд анхаарахгүй ганцхан эмэгтэй хүн үсэндээ анхаардаг гэдэг ойлголтоосоо болоод ер нь бол манай монгол эрчүүд 40-50 нас хүрлээ бол одоо маш хурдан одоо халцарч байна. Тэрнээс болоод байнгын малгай тавьж явдаг ч гэдэг юм уу тий өөртөө ихтгэлгүй болж байна. Энэ мөрт маш их асуудлууд байдаг. Тэгэхээр бас энэхүү одоо энэ шампунь одоо энэ багц маань яг гэр бүлийн багц гэдэг ингээд гараад ирсэн байхгүй юу. Тий. Энийг бол одоо манайх яг гэр бүлээрээ хэрэгэлдэг. За тэгээд одоо ингээд харахаар энэ ингээд өмнө ер нь энгийн шампуныг яадаг юм бэ? Нэг айл дунджаар нэг сар орчим хэрэгжилж байна уу та. Гэтэл яг энэ багц одоо ингээд 3 шампунь, нэг уураг ингээд нэг багц болчихдаг. Яг хамтдаа бүгд дуусдаг. Гэхдээ ингэж дуусахад бас одоо манай нөхөр битээр ингээд хамтдаа хэрэглэхэд нэг 6-7 сар болдог. Энэ маш бага ордог. Тий. Өмнө нь миний хувьд тэр маш их гэмтэлтэй өстэй одоо маш олон жил тэр нэг чанаргүй бүтээгдэхүүнээр өсөө одоо ингэж цайруулалт олон өнгө гаргалт тэр бүгдийг ингэж хэрэгжилж яхад хүний үс ингэж хатуураад ард сайгаад тэгээд одоо ямар ч мэдгүй би одоо тэр үед бол би маш их өсөндөөс анхаарал маш их одоо ингэж юмнууд өөрийгөө хэрэгжилж ийн л гэж боддог байсан. Гэтэ ерөөсөө надад тийм үр дүн өгж байгаагүй. Сүүлрээ би бүр баг энэ салаанд би үсээ хусуулъя гэж орж ирсэн байхгүй юу. Одоо ингээд болидо одоо ингээд хусуулъя. Тэгвэл ингээд энэ чинь нэгдүгээрт одоо бид нар ингээд ороогоод одоо өнөөдөр шиг тийм ингээд гой ороогоод янзлыг гэсэн чи хэв авахаа болдог нэгдүгээрт хүний ус. Хоёрдугаарт ямар ч будаг авахаа болдог. Маш их гэмтсэн ус. Гуравдугаарт тийм ингээд байнгын л ингээд нэг тос төрхөөл ингээд явж явахгүй юм бол шууд ингээд маш их ард зайдаг хэвэнд ордоггүй гэсэн. Тэгээ будаг авдаггүй. Ингээд маш их хуурай шилттэй. Тэр нь ингээд харахад л мэдэгдэжээдэг. Тийм болдог байхгүй. Тэгээд би үсээ бүр тэгж бодсон байхгүй. За одоо нэг удаа ингээ гүрээгээд үсээ хусчтiin билүү гэд. Тэгж би бодож анх орж ирж байсан. Тэгэхэд манай одоо Дашка салооны маань бас хамт олон Дашка өсчин Дашка агч маань болохоор юу гэсэн бэхлээр мэдүү чи юу яа хусах амархан. Тэгээ хусах бол ерөөс 2 минутын ажил. Гэхдээ миний дөө жоохон тисэд те одоо хамгийн түрүүд би энэ уураг энэ тижээлийн шампунь хэрэглэж үзчихсэн байхгүй. Тэгэд эндээ салон дээр ирж би бас үйлчлэгээ аваад тэгэд миний дөө чи өдөр бүртээ өвсөө угаахтаа энэ шампунаараа угаагаад энэ уурагаараа зайлаад одоо ингэ ганцхан сар тисэд үз те хоёул үр дүнг нь харъя. Тэгэд бүр надад тэгжсэн би одоо ингэ чавс мөнгө авахгүй. Тэг чи энийг зүр хэрэглээд яваад ир. Харъя хоёлаа. Хэрвээ шампунь ингэ үр дүн гарахгүй байх юм бол хусах бол амархан шүү гэд. Тэгсэн чинь би яг 1 сарын дараа гээд тэгсэн миний ус бүр ингээд маш гоё ингээд зөөлөн болчихсон байхгүй ингээд угаагаад ингээд л гар ороход зоогддог ус миний ус. Тэгтлээ ах туралтай. Тийм байсан байхгүй. Тэгэл миний ус ингээд намирдаг болоод хүний ус чинь ингээд зөөлөн чанар одоо энэ тижэл аваад ирнэ гэдэг чинь хамгийн чухал юм билэ. Одоо эмэгтэй хүн ч гэсэн арьсан дээр ингээд тос төрөхгүй бид нар 2 3 хоног явж чаддаггүй үсттэй. Хизээч тийм зүйл байдаггүй шүү дээ бид нарт яг тэрэн шиг. Ус чи өөрөө яг тэрэн шиг байнгын марчилгаа шаардж яадаг. Тэгэд би үсээ эхний 3 сар ингээд яг гоё энэ уургаа түрхээд энэ шампунаараа угаагаад тэгээ өөрөө ингээд үсэндээ анхаарад тэгээс аль болох нэг юу хэрэглэхгүй байсан. Одоо юу гэдэг синс гэдэг юм уу ямар нэгэн одоо эндүү гэдэг юм уу 2-3 сар би хүрэхгүйгээр тиссэн байхгүй. Тэгэд түүний дараа би шууд үсээ дахиж бодоход ямар ч асуудалгүй маш гоё натурал миний үсэнд нэг удаагийн бодолтоор орж исэн. Одоо цааш бүр ингээд ус маань ингээд маш гоё эрүүлжээд ийм болчихсон учраас одоо л би үсэндээ хийм хийлгэчихсэн явж байгаа. Тэгээ мөн дээрээс нь үсээ ургуулж байгаа. Одоо би яг миний өөрөө ингээд ургацсан байгаа ургаалт нь. Тэгээд байнгын бодсон ч одоо л надад ямар ч юм асуудал гарахгүй байгаа. Тэгээд дахиж эргээд хатуурах ч гэдэг юм уу тийм асуудлууд ерөөсөө гарахгүй байж байгаа. За тэгээд Дашка салооны маань одоо энэ гаргаж байгаа энэ хүү шампунь одоо энэ гэр бүлийн багц гэж яриад байгаа тийм ээ. Энэ нь болохоор ямар давуу талтай вэ гэхээр одоо гадуур одоо бид нар хүмүүс одоо тэдэж та янз бүрийн одоо шампунууд тийм ингээл зүгээр ингээд энэ шампунь нэг ширхэг одоо ангижруулагч ингээд дагалдаад ингээд хоёроор ингээд байж идэг. Гэтэл тэр шампунууд ганцхан үйлчлэгээтэй байж идэм байна лээ. Одоо зүгээр л зөөлрүүлнэ гэсэн бол одоо зөөлрүүлэх үйлчлэгээтэй ч юм уу те. Гэтэл манай Монгол орны хувьд болохоор маш эрсдэс уур амьсгалтай. Одоо зундаа те бид нар одоо маш их ус маань наранд ч гэсэн одоо ингэж төлөгдөж идэм байна. Хавартаа маш их хуурайшж идэм байна. Хагддгийм байна. Ус чи өөр ингэж янз бүрийн ингэ хүчин зүйлээс шалтгаалаад янз бүрийн асуудал үсэнд ингэж байнга яг арьс шиг ингэж толгорч идэм байна л та. Гэтэл энэ шампунь болохоор давуу тал болонгууд яг та ингэ байнга ингэж ээлжилж хэрэглэнэ гэдгээрээ давуу талтай болчиход байгаа байхгүй юу энэ шампунь маань. Яагаад вэ гэхээр одоо ганцхан одоо та тижээл өгнө гэсэн бол тэр шампунь тань тижээл л өгнө. Гэтэл хагныхаа асуудлыг бас яах вэ? За тэгэд мөн олон дахин боддог будагтай үсийг бас яах вэ? Тэрийг байнга чийгшүүлэх ёстой. Яг энэ бүгдийг энэ багц нэг одоо ингээ ганцаараа шийддэг гэсэн үг. Тийм учраас одоо гэр бүлийн багц гэж яриад байгаа юм. Хоёрдугаарт одоо
хүмүүс одоо ингээд салооны одоо юм шампунь ч гэдэг юм уу те одоо нэг иймэрхүү бүтээгдэхүүнийг ингээд харахаараа хүмүүс ингээд маш их үнэтэй гэж ойлгоод байдаг байхгүй юу? Гэтэл энэ шампунь одоо ингээд дөрвөөрөө манай энэ багц чинь 160 мянган төгрөг гэдэг. Гэтэл бид нар энгийн шампуныг одоо ингээд хосоор нь за нэг 40-50 мянган төгрөгөнд авдаг. За тэгэд тэр шампунь маань гэр бүлийн хэрэгцээнд нэг за 1 сар орчимтой хэрэглэгддэг те. Гэтэл манай энэ шампунь нэгдүгээр маш бага ордог. Хоёрдугаарт бас үнийн хувьд боломжийн манай гэр бүлийн хувьд бол яг энэ вакциныг аваад бид 6-аас 7 сар хэрэглэдэг. Тэгэхээр энгийн шампуноос нэг удаа авахд өндөр үнэтэй мэт харагдаад байгаа боловч яг хэрэглээндээ ингээд тооцсонгууд энгийн шампуноос эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй болоод явчихж байгаа. Хоёрдугаарт одоо яг одоо бид нар шиг одоо урлагийн хүмүүс бид нар бол бүсэндээ ингээд байнгын индүү, байнгын синслакт гээл те маш их одоо юм хүнд бүтцтэй одоо бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх шаардлагатай болдог. Байнга бас тэр үсээ ингэж гэмтэх шаардлагатай болдог. Тэгэхэд бид нар болохоор салонд орохгүй байсан ч баг тэ ингээд ус маань хатуурдгүй байх жишээтэй. Тэр тийм их одоо хүнд үйлчлэгээ авдаг бидний ус ингэж гоё асуудлыг ингэж гоё шийдэгдэж байгаа юм чи энгийн хүмүүсийн хувьд бол яг салонд орсон мэт үйлчлэгийг гэртээ авах боломжтой болсонд нь хамгийн давуу тал нь оршиж байгаа юм. За тэгэд манай Дашка салооны маань хувьд бол маш олон чанарлаг үйлчлэгийг бас явуулж байгаа. Тэгэд одоо та одоо улирал солиодох бүрт одоо бид нар хуйхны цэвэрлэгээ, уураг, кератин, ботокс гэдэг одоо маш олон зүйлүүд гарсан. Мөн манай салооны хувьд бол хамгийн органик бүтцтэй бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Одоо жирэмсэн эхчүүд маань болон бага насны хүүхдүүд хүртэл хэрэгэлж болдог. Ийм одоо бүтээгдэхүүнээр та нартай бас үйлчлэлгээрээ маш их давуу талтай шүү. Тэгэд та нар маань Дашка салоныг зорин ирж энэхүү сайхан гэр бүлийн вакцина авч бас гэр бүлийнхаа өсний эрүүл мэнд гоо сайхныг бас шийдэрэй гэж хүсмээр байна.